За өнөөдөр хөтөлбөртэй хамтдаа үзэгч та бүхэнд баярлалаа. Би энэ хэсэгтээ өнөөдрийн ээлжид зочинтойгоо ярилцахад бэлэн болсон байна. За тэгэхээр манай студид кино зураач Болор Эрдэнэ хүрэлцэн ирсэн байгаа. Танд өглөөний мэндийг хүргэе, сайхан амруу. За өнөөдөр бас өөрийнхөө цуглуулгынхаа багахан хэсгийг авчираад бас манай студид ийм гоё чимэг оруулсан баярлалаа. Тэгээ юуны дөрөнд бас асуумаар энэ бүгдийг хизээнээс цуглуулж эхэлвэ. Үнэхээр гайхалтай хуучны төлөвлөлөө шүү дээ. За энэ одоо ингээд цуглуулах шалтгаан байна л да, том юм. Тэр болохоор яаж нэг киноны зураач гэдэг бол өөртөө нэг тодорхой хэмжээний фонд цуглуулгатай нарийн ширийн одоо ингээд ховор идэл ингээд заавал байх хэрэгтэй болчих гээд байгаа. Тэгэхээр одоо энэ дундаас алийг ч гэсэн ингээд олох ямар ч үндэслэл байхгүй болчиход байгаа юм л да. Одоо ямар дэлгүүр зарж байгаа биш. Харин тэгэхээр энийг ингээд баг агаар ингээд цуглуулаад айл, өнөр анаас нөхдүүд тэгэл хамт олоод бүхэл одоо манай киноны хүртэл надад эмээ гэлцгэрсэн явж өгнө юм хэрглэж ирсэн юм гэл та. Тэгэхээр энэ бол ялцгүй ажил мэргэжилтэй аягүй холбоотой болж тарж байна. Тэгээд 2006 онд би яг сургууль төгсөөд кино зураач мэргэжлэр төгссөн. Пүрвийн цогцол очрын мегмар гэдэг хоёр мундаг одоо Монголын том кино зураачд байна шүү. Тэр хоёр хүний удирдлагаар кино зураач мэргэжлэр төгссөн киноны зурлаа. Тэгээд тэрнээс хойш ингээл багаагаар ингээл ягаад ч юм ингээл цугларцсан. Одоо ингээд 20 тонны контейнерээр дүүрэн болчиход багтахгүй болсон. 20 тонны контейнероо. Тэгээд машин тэрэг сүулдэ мотоцикл гэж очиж үзье. Таны зөвлөлгөөр баг ингээд бүгэл бүтэн музей гаргачихаар юм шүү. Энийг үзсгэлэн гаргаач юм бүр маш гоё. Одоо баг би өнөөдөр анх удаа ингэж тавьж байна. Анх удаа ингэж тавьж байна. Айгу гоё юм шүү бас ингээд надад бол ингээд нүдэн тасцсан болохоор одоо өнөөдөр ингээд аим ширээ мөрөн дээр тавьцуулаа аюу сонирхолтой юм дээ. Зарим нэг нь хараагүй бүр удаж байгаа бох тий. Тэр контейнерын чинь бүр цаана орчихор чинь тий. Удаж чинь. Тэгээд зарим нь сансан ба штэ. Таны одоо цуглуулганд нийт юу н хичнээн ширхэг юм байна. Юу тоолж үзсэн үү? За энийг тоолох юм бол одоо хэдэн мянга болох байхаа. Яг тэгэхээр одоо зөвхөр энэ ундааны шилгэлдэг чинь хэдэн авдраараа байх жишээ нь. Тэгээд энэ бичгийн машин гэдэг чинь энэ бол одоо яг хамгийн дээр үеих тэгээ бас ажилдаг гэдгээр ажиллагаатай гэдгээр би сонирхолтой аваад ирсэн. Тэгээд яг энэний сүүл үеих гэд бас 4-5 төрлийн бичгийн машин байдаг. Нэг төрлөөс мэдээж 5-6, 10-аас 20 төрлийн юмуд бас байгаа гэсэн үг. Одоо энэ зүгээр захих юм уу учраас сонирхолтой юм шиг санагдал. Одоо энэ хөгжмийг бол дэлгэцээр хүмүүс хараад их л бас дурсан сэтэрч магадгүй тийм. За тэгэхээр гоё юм аа. Цогцолууд үнэхээр гайхалтай. Зарим хүмүүс бол хүмүүс гэж ер нь бол манай өсвөр насны залуучуудын хувьд бол хараагүй. Зарим нэг нь бүр огт харж үзээгүй зүйлсүүд хүртэл байгаад байгаа шүү дээ тий. Жишээ нь магадгүй өвөө эмээ бүр нэг ийм хуучны зүйлсүүд бас хадгалдаг бол харж ирсэн баг. Тэгээ ер нь нийтлэг одоо яг энэ цаг үед бол ер нь төдийлөн тэр болгон хараад хараагүй зүйлсүүд бол манай студид ирсэн байна. За энэ хард харагдж байгаа зүйл маань зөвхөн яг ийм жижиг хуучны идэлүүд биш бас яг хуучны автомашин хүртэл цуглуулж байгаа шүү дээ тий. Тэ одоо ингээд миний цуглуулгын хоёр машин байна. Хоёулаа яг ажиллагаа бүрэн яг өөрийнхөө яг оригинал юугаараа винтаж хэлбэрээр яг ажиллаж байгаа. Нэг чимээ нь одоо орчин үеийн сольж холиагүй. Тэгээд одоо хүртэл үздэг онцлогоо тэгээд татвар даатгалаа төлөө явж байгаа. Улсын дугаар нь хүртэл юм чи байж шүү дээ. Тэгээд улсын дугаараа ингээд явж байгаа. Тэгээд нэг нь болохоор 91 оных энэ Лада 2106 91 оных. Цаадах нь болохоор Москва 412 энэ бол одоо яг онноос тодорхойгүй болчихлоо юм байна. Бичиг баримт ингээд солигдоо явсаар гад. Энэ бол хүмүүсийн яриагаар бол нэг 82 3 оных гэж яриад байгаа. Зарим нь Монгол 78 он гэж ярьж байгаа. Үнэхээр гайхалтай юм аа. Маш олон сайхан цуглуулууд байна. Тэгээд тэр зүйл бит хоёрын бас их анхаарлыг татчихын л да. Тэнд байгаа одоо чинь пенс тоглуулагч тийм пенс тоглуулагч. Тий одоо пектрол гэж ярьж байгаа юм. Тухайн одоо Орос хятадууд яг 12 он 20 оны үед ч юм ингээд яг хэрглэжсэн. Вектор одоо хүртэл ажиллаж байгаа шүү дээ. Тэгээ яг ингээд би энийг одоо гой сэргээгээд янзлаад одоо тэр дугардаг тэр юмыг чангалж мангалдаг бол энэ бол гоё дуурхах. Одоо бол зөвөр нэг юм амтаас нэг юм дуурайд байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яг одоо хүртэл ажиллаж байгаа. Тийм пенсн энэ пенсн бүр ингээд шор орчдөг шүү дээ. Тийм пенс тэгээд энэ нэг депузер гэж ярьж байгаа. Тэр нэг нэг өөрөө ялгаруулж байгаа тэр нэг дуу гаргаж байгаа. Тэр мөр нь одоо бас одоо хэдэн жил болж байна. Шорон дарагдсаар байгаа юм чинь хамаагүй задлахаас айгаад байдаг байхгүй. Харин тий бас хэлчих. Энийг ганц эргүүлээд үзчих үү? Болно шүү дээ. Тэгээ тий. Таны цуглуулгын дотор одоо хамгийн эртний гэж хэлэгдэх ямар юу байна? Цуглуулга одоо эд тогшил байна. Хамгийн үнэтэй нь ямар байна? Энэ тэрийг за тэгээ. За ингэ. Хоёлаа нэг ажиллуулъя. Энэ ч ингэхэд л болно. Оо. Яг яваад иш тий.
Гэхдээ нэг юм яваалаа. Тий. За энэ бол ч Тэгээ нэг бас сонирхолтой одоо яг энэ чи би энэ нэг юм зураг бас өгөө болсон юм л та. Энэ манай нэг киноныхан бас надаас тодорхой нэг түрээслээд авдсан юм аа. Тэгээд тэр дунд зураг байхаар нь ямар бүгдийг гаргаад үндэ юу яаж чадаагүй тэгээд тэр дундаас л оруулчлаа. Жишээ нь тэр ингээл хөгжим гэдэг чинь бас л дээр үе ингээл одоо хүрт бас ажилдаг. Тэгэл тэр цаг бол ажиллана бас энэ гэрэл мэрэлгээд одоо бүгдээрээ л ажиллаж байна. Хайлс перстакны хайлс. Энэ перстак ажилдаг перстак байгаа. Тэг бүх хуурцууд нь бас манай найз нар аягүй олон хуурцууд өгсөн шүү дээ. Тэгэл тэр янз бүрийн кино байх юм лээ. Хамгийн эртний одоо үед зүйл юм бол юу вэ? За энэ бичгийн машин тэгээд энэ юу хоёр л байна да. Пенс тоглоулагч. Тэгээд энэ баг 10 20 оных ч баг тэгж таарж байгаа. Энэ улаан тий. Энэ нь болохоор 40-од оны үеийнх бас таарж байна нөгөө. Энэ яг гэрэл үсгтэй. Тэгээ одоо хүртэл ажилдаг бас ингээд бичгийн засаг хэлгээд яг ажиллана. Тэгээ одоо энэ цуглуулга ер нь тэгээ яг хаанаас яаж олж аваад идэм бэ? Мэдгүй одоо тэгэл нэг мэдгэд л хаанаас ч ингээл дайралт нь л да бас хүнд нэг юм зам дээр нэг юм байж дээ. Яг хүний сонирхлоор зам дээр хуучны идэл байж гинэ гэж хавдлуудаа олон жилийн хөдөлмөр. Харин тий энэ тэгээд ингэж юм л та нөгөө нэг хобби дуртай учраас найз нөхдүүд нь бас нэлээд дэмжих үү. Яг л за манай хин маань одоо чинь цуглуулгатай учраас энд нэг тийм юм байна, тэнд нэг ийм байх шүү гэдэг ч юм уу хэлж чимээ өгдөг баг. Тий мэдээж бүр амар их тэгж дэмждэг. Одоо ингээл энэ хөгжим гээл тэг чинь манай найз бэлгэлсэн. Одоо сүүл би энэ одоо эдэн ингээд сэтгүүл мэтгүүлүүд айгүй бас харахад айгүй инээдтэй байгаа хгүй юу? Яг 1988 оны ш. 1989 оны ингээд залуу зөвхөн бүтээгч эрүүл мэнд гэдэг ингээд сэтгүүл байж байна. Тэгэхэд энэ чинь ингээд яг тухайн үеийн хүмүүсийн сэтгэлгээний одоо яг л тэр нийгмийн байдлын мэдээлэлүүд бүгд байж байгаа. Эрүүл мэнд. Хүмүүсийн бүх мэд. Тухайн үеийн хүмүүсийн одоо шинэ юу гэж дүнгэж байдаг гэсэн бүх ярилцлага мэдээлэл зөвлөгөө бүх зүйлүүд чинь сэтгүүл дээр чинь байгаа гэсэн шүү дээ. Энийг эргээд уншихад бас сонирхолтой. Харин тийм. Ашиглаж байгаа үгний хувьд хүртэл өөр байгаа шүү дээ. Тий. Тэгээд одоо тухайн одоо та нар сэтгүүлчнэр ингээд бас үгийн сонголт одоо тэрийг яаж баяжуулах вэ? Ямар хэлбэр нэгтэй байсан гэл. Энэ бас айгүй сонирхолтой санагдав. Энэ сэтгүүлд бас над зөндөө олон би сонингууд бас байдаг. Энэ бас номнууд байна тий? Тэгээд энэ Орос болон тэгэл янз бүрийн л номнууд байгаа. Тэгээд тэтэл дээр их доор ажил 80-аад оны үеийн номнууд байгаа. Өстой сайхан юм аа. За энд байгаа энэ зүйлийг бас хэлэхгүй юу? За энэ бол яг тухайн энэ нэг дамран хальцтай магнитон л доо. Тэгээд бас давхар дуу бичлэг хурааж авдаг өөртөө. Одоо бичдэг гэсэн үг. Харин энэ улаан грекийн юу тэмдэг нь байгаад байна. Би түрүү яг сурцсан байгаа. Нэг ажлуулаа үзүүлээ те үзэгчтэй сонирхуулаад. За энийг цааш нь түлхээд тэгээд энэ хэсгийг Воу. Нэг тийм орс дуу байгаа юм шиг. За сайн сонсоод үзье. Яг нэг хуучны яг юу санагдаж байна. Тэгээ одоо энийг бас ингээл толгой молгогийн цэвэрлэж юм пүүзэрд ярих чинь ингээл жоохон ингээд гацдаг бол айгуу чанга дуугардаг гэж ярьдэн шүү дээ. Гэхдээ тэрийг бодвол энэ арай жоохон аялгуудаа сонсогдоод энэ арай дээр сонсогдоод байна. Таны одоо эдгээр цуглуулгын дотроос манай бидний мэдих сайн мэддэг кино жүжиг дээр ямар эд тогшлуудыг авч ашигласан байна. За ашигласан чи баах одоо мэдээж өөр төдөг нөө фонд гэж байна. Тэгээд зохиол кино зохиол дээр юу босгогдож байна те. Ямар өвдөл байна, ямар жижиг хэрэг илүү нандин тоглогдож байна гэдгээс хамаараад тэр бол бидний хамгийн чухал том ажил байдаг. Тэгээ одоо жишээ нь энэ ч харахад бол энэ микрофон яш зүгээр дэш нь авч. За алиг зансан бэ? Одоо энэ нэг богооч байгаа шүү дээ. Энд чинь сая сүүлд солид их кино шүү дээ. Солид манай X төцөө. Солид их киноны одоо хиний хүүг нөгөө нэг богооч алга уучлаа гэдэг эмээн зоддсон шүү дээ. Алга болдог богооч наадах чинь шүү дээ. Оо, одон чимгэгч энд байна шүү. Энд байна. Манай өнөөглөгийн студ ирээд авч болох л байх шүү. Тэгээ одоо жишээ нь ингээд яг надад өөрт нэг цуглуулга нэгээд байдаг. Тэгээд надад одоо нэг юм бодогдсон юм байгаад байна шүү дээ. Одоо ямар шүүм маягийн юм байж болох уу? Тэгээ одоо зах дээрээс ч юм уу. Одоо ер нь бол хар зах бол энэ юм цуглуулах бас нэг төшиг болж таарж байгаа юм. Тэгэхээр яг хуучин юмнууд хар зах дээр л байгаа. Одоо өөр ямар дэлгүүрт байх ш. Тэгэхээр тэр дундаас ингээд олж авч ирсэн, цуглуулж ирсэн юмнууд өөрт байгаа учраас ер нь яг л энэ яг тэрэндээ таарах юм байна. Цаг үеийнсээ таарах юм байна гэдэг энэ дундаас сонгож аваад ашиглаж ирсэн.
Гэхдээ энэ зүйлсүүдийг бол мэрэгжлийн хүний үүднээс бол шал ондоо өнцгөөс хардаг баг. Бид бол зүгээр ингээд ямар гоё юм бэ? Тухайн үед идэлж хэрглэж ирсэн магадгүй өвөө эмээгэндээ хүртэл харж ирсэн зүйлс байна гэж харж байхад өөрийн чинь хувьд бол шууд баг нүдэндээ байшин, толгойдоо байшин төсөөлдөг баг тийм. Шууд орчин төсөөлөл за энэ нэг иймэрхүү орчинд байж идэл хажууд хөгжим явна. Хажууд нэг залуу гарч ирлээ гэж юм уу тийм. Бас ийм онцлог байгаа хаа. Тэгээ одоо яг бүгд нөө цохол бол ялцгүй бидний хувьд бол хамгийн том одоо өгөгдөл гэж байна. Тэрэн дээр яг юу гарч ийн гэдэг кино ч өөрөө зураач бол одоо зохиол дээр юу гарч байгааг бүгдийг фантазилж бодох нь байна л да. Тэрэн дээр одоо өнөөдөр ингээд яг нэвтрүүлэлт ингээд тавьсан шиг за энэ ч пенс тоглоулагч бай энэ ч юм бай ижээ ингээд өрөөтэй гэж тэ. Энэ бол давхар зураачийн ажил. Одоо танай телевизээс зураачийн ажил болж тарж байна. Харт бидний ард бас зураг байна. За ерөнхийн юм дараалтай гэсэн үг үү? За энэ бол яг бидний төлөвлөлт гэж явж байгаа юм л да. Энэ сая нэг юуных байна. Энэ хар зураг ингээ эхлээд гарч байгаа гэсэн үг. Эхлээд объект очоод үсэж байгаа. За. Тэр бол мэдээж орчин үеийн хэм маягтай өөрөө тасалгаанууд байга. Тэгэнгүүт за тэрэн дээр бид нэр за ингэж одоо фалана яг ингэж авах хэрэгтэй юм байна. Тэгэхэд биднэрт яг юу шаардлагатай гэдэг найруулагчтай цугтаа ярилцаад одоо эхлээд төлөвлөгөө гаргаж авч байгаа зүгээр хар зураг гэсэн үг. За иймэрхүү энэчээс аваад яг иймэрхүү харагдах юм байна. Энэчээс аваад ингэж харагдах юм байна гэдэг. Тухайн үеийн яриан дээр төчгөлсөн нэг юм тэмдэглэгээ гэсэн үг. Тэгэнгүүт тэрний дагуу за тэгвэл ингээд одоо энэ дээр байгаа бүх жижиг рэг минийх. Тэгэл тэгэж бодохоор би энэ чинь цөөхөн хэсгийг авч ирсэн байна гэсэн үг. Тийм байна. Энэ хараа энэ хүртэл яг энэ зургууд тэн дээр бүр яг байна шүү дээ. Тэр дээдлийн хүмүүс байна тий. Хуучны Орс хөрөгч байна. Тэгэл энэ одоо цаг маг арвч одоо юу гэдэг аяг тавгнаас ахуулаад бүхэл юмудаас цуглуулгасаар аргагүй болчих. Тэгээд зураач хүний хувьд бол энэ ханы хүртэл өөрөө яг ингэж хуучны хүртэл обоогийн хүртэл наа гэсэн үг шүү дээ. Хуучны хэм маягтай обоо одоо тэр хан туурга одоо юу байна бүгдийг яг тухайн цаг үед нь оруулах хэлж байна гэсэн. Энэ олон жилийн түүхтэй одоо эдгээр зүйлсийг хадгалахад бас нэлээд нямбаа ах шаардлагатай хаа. Яаж хадгалах уу? 20 тонны контейнер дотор хийн гэхэрч одоо ингээд бүгдийн сайхан эмгцэгцтэй байх тал дээр яаж анхаардаг вэ? За энэ бол айгүй эргэтэй юм байна шүү дээ. Тэг яг нэг 20 тонны контейнерыг айгүй том юм шиг санагдаж байгаа гэж одоо л надад бол маш жижигхэн санагдаж байна. Тэгэхээр тухайн одоо яг хоёр талаар нь битүү ингээд 50-тай байдаг 5 6 игдээтэй ингээд 50-тай тэр 50 бол он дээр нямбаагаар бүр ингээд модон хайрцагуудтай тэгээд цаасаа хайрцагуудад ингээд багдлаад хажуугаар сонингийн чигжээстэй ингээд бүр ингээд хийгээд нэг хүрчлээ ингээд бүр хураадаг. Тэгээд гол нь дараа нь юм авахлахаар за яг энд миний юм ба яг тэр байгаа шүү гэдгийг бас санах хэрэгтэй бас харин тийм байх шүү. Сайн тэмдэглэгээ их шаардлагатай. Энэ ч нэ толгойд энэ ч л тэмдэглэл өөр арга байхгүй бах тий. Өөр арга байх. Гадныхын хайрцаган дээр ингээд бичихгүй юу? Энд ийм юм байгаа юм байгаа. Нэмэргүүлдэ тэгэл нэг гаргаад буцаад ихэд тэр хайрцаган дээрх юм дахиад дотоо болчих. Тэр одоо ингээл хуучны мөнгөн дэвсгэртүүд тэгэл энэ одоо тэр хөзөр мүзөрч гэж байгаа шиг ижээ бүр хавчаа одоо хувцсны хавчаар яг ийм модон хавчаар гэдэг шүү тий. Гэл бодохоор ингээд айгүй янз бүрийн олон юмуд байл л да. Энэ зургийн аппаратууд гээд маа найз нараас айгүй олон зургийн аппарат надад бэлгэлсэн. Тэнгүүд одоо бид нар чинь нийт 10 хэдэн ширхэг зургийн аппараттай болж байна л да. 10 хэдэн. Тэгээд тэг чин тэр чинь 70-д оных, 80-д оных, 90-д оных гэд одоо зорик зенитээс ахууллаа ингээд. Давана гэд манай зурагч нь найз үдээ. Надаас сүүлдээс 2 3 4 ширхэг аппаратаас бэлгэлсэн. Тэгээд би бас даванадаа баярлалаа гэж. Тань тэр юм байхгүй юм гэж юм байна уу? Байхгүй юм гэж байхгүй. За бүгд л байгаа юм байна. Тэглэг байх уу. За нэг талаар мэдээж маш олон цуглуулгатай. Энэ цуглуулга дотроос хамгийн үн цэнтэй юм уу? Хамгийн тийм одоо юу гэдгийг хэцүү олсон гэдэг ч юм уу тий. Маш их ирэл хайгуул болсон гэдэг ч юм уу. Нэг онцлоод нэгийг хэлвэл халиг нэрлэх үү? За над пенснууд байдаг. Дээр их ч ховор пенснууд ч байдаг. Одоо бол өнөөдөр баг дэлхийн нийтээр яг тэр пенз гэдэг зүйлийг эргээд айгүйх сонсож эргээд айгүйх тэгж хуучны нэг хэв винтаж хэлбэр рүү орж эхэлж байна л да яг механик хэлбэр рүү. Тэгэхээр тэрийг би бас айгүйх сонирхдаг. Надад одоо нэг бас нэг 120-30-аад пенз байдаг. Зөөлөгч нараас би зүгээр нэг 3 4 ч гэх юм бах гэсэн чинь 120 30 ихээр бас тэгэнгүүт тэр чинь ховор пензнууд байна. Яг хуу тухайн энэ Оросын пензнууд бас байгаа. Яг Америк тэр нэг Япон, Германы пензнууд ч байгаа. Францаас ирсэн ч пенснууд байна. Тэгэл маш олон төрлийн олон дуутай, олон дуунууд төрлийн ингээд би янз бүрийн дууны сонголтын дээр бол төрөл гэж би нэг төрөлжүүлж нэг юу бодгоо. Гол нь тухайн үед ямар хүмүүс ямар
хөгжим сонсож байсан байна. Тэр надад айгүй сонирхолтой байдаг. Тэгэхээр тэнд муухай дуу гэж байхгүй шүү дээ. Яг хүн болгон сонсож байсан учраас. Бараг Пинзара хүртэл үзэсгэлэн гаргахад харин тус-тусдаа баг чиглэлээр нь баг гаргахад манай Монголд бас пенс цуглуулдаг айгүй мундаг улсууд бас зөндөө байгаа шүү дээ. Би бол зөвхөн нэг өөрийнхөө хүрээнд энэ кино зураж байгаа хүрээнд л цуглуулж байгаа юм уу. Монголчууд яг пенсны бас цуглуулгатай пенс цуглуулдаг, пенс сонсдог, сонирхдаг залуусууд айгүй их байгаа. Маш их байгаа. Тэгвэр хэдэн зуун пенстэй хүмүүс ч бас байгаа. За энэ сая өмнөх нэг зургийг манай эрлэгч нь харуулбал нэг зүйлийг бас онцлоод хэлмээр санагдаж байна л да. Жишээ нь энэ хуучны нэг зурагт байна тий. Тэгээд энэ зурагтан дээр яадаг байсан бэ гэсэн чинь ер нь яагаад чинь дээр үед энэ хүмүүс чинь юмаа ингээд ариг гамгүй хэрэглээд идгийн. Би шинэ баг ухта сандаг байхгүй. Байх авчираад энийг эргүүлж суугаад идэх. Байхгүй шүү дээ. Яг энэ банк байхгүй болсон байдгийн тий. Тэгээд нөгөө халтар царайдыг чи үзэх гэж энийг чи эргүүлж өгнө шүү дээ. Тэгээд дээрээс нь балбана шүү дээ. Тий. Хажаа дээрээс нь шүү. Таны стил имижийн хувьд бас их онцгой юм аа. Яг энэ цоглуулга шигээ өөрийн таны стил бас юм винтэж харагдаад байна. За стил имиж бол манай эхнэрийн ажил шүү дээ. За. Манай эхнэр бас хувцсны дизайнер мэргэжилтэй. Бас киноны хувцсны зураач мэргэжлээ. Бас чамруу болоос кинонд ажиллаж байгаа. Сая өнгөрсөн фантастик продакшн 37 дугаар тожигтой хувцсны зураачаар ажилласан. Тэгээ одоо миний өнөөдөр өмсөж байгаа. Ер нь бол миний өнөөдөр ч биш ер нь байнгын өмсдөг хувцууд бол дандаа манай эхнэрийн бүтээгдсэн хувцууд байдаг. Тэгээд энэ бол яг дэлхийд нэг гэж байж байна. Хорон ертөнцийн ганц байгаа. Тий. Одоо ингээд цамц гэх чинь ингээд байна жилетик гэж байж байна тий. Над энэ баг цамц жилетикний баг 20-30-аараа байгаа хаа. Өдөр болго нэг өмсч нэг бүтэн кинонд явахад дуусахгүй байна. Сар зүгээр ингээд тойроод явчихад болж байгаа юм шүү дээ. За өнөөдөр бас яг ийм өөрийнхөө цоглуулга яг энэ үн цэнтэй ийм гайхалтай зүйлсийг бас өнөөдөр студид маань авчирж чимж бидэнтэй бас ярилцсанд баярлалаа. Тэгээд бас их сайхан зүйлийг өрөөмөр нь яг энэ зүйлсээр их сайхан үдсгэлэн нээгээсэй гэж бидний зүгээс хүсэж байна. Тэр цагт бас эргээд манай студийг зориорой. Тэгээ энэ нэрээ цагаа хэлэхээ мартсан. Ямар өчтэй юм бэ? Энэ цаг чи юу штэ? Тухайд Оросын нэг Слава гэдэг цаг. Слава гэдэг цаг байхгүй. Одоо хүртэл ажиллаж байгаа. Энэ механик. Энд чинь шууд эргүүлээд нэг ажиллаулдаг юу гэсэн үг шүү дээ. Энэ чинь би сүүлд пассвордоор нь ороод үзсэн чинь 78 хоног гэж гарч ирсэн. Яг ардталтай энэ серийн дугаартай. Тэгээд ингээ одоо хүртэл ажиллаж байгаа. Энийг би айгу азтайгаар худалдаж авч байсан. Яг бүр хуучны газараас. Тэгвэл одоо яг энэ шиг юм бугуун цагны дөрөлт цуглуулдаг надад би бас тодорхой ажилладаг. Та яг чиглэлээр нь үзэсгэлэн гаргаарай. Зарж очиж үзэх хүн маш олон байгаа шүү. Танд ажлын амжилт хүсье баярлалаа. За баярлалаа. За үзэгч та бүхнийг бид кино зураач Болон Эрдэнэтэй уулзууллаа. Тэгээд маш сайхан цуглуулгатай байна. Энэ мэтлэн бас ер нь бол бас ер нь хүн дуртай зүйлээ цуглуулна гэдэг бол үнэхээр сайхан юм аа. Хийсэн бүр нэг зүйлийг ч юм ингээд яг тагнаад цуглуулмаар санагдлаа шүү. Тэдтэй цуглуулгатай өстэй. За ингээд хүчтэй юм байна. Одоо буцаад урам авлаа бүр.